Монголын Эмдэл радио 88.1 урлагийн дээр Сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдах. 7 өнөөдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгааг сураатаагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 29-ны мегмар гарагийн Яна нэвтрүүлэг эхэлжээ. За, студид хөтлөгч Анжга, Чимба, Мега, Гэрлээ, за найрлагчаар мөцсгийн төвшин байрнаар айлж байна. За нэвтрүүлгийн маань хамтран айлгчаар дижитал зэлийн үйлчлэгийг нүд өрөмхийн зур, Simple, за мөн төгс хэрэглээ, төгс ажиллагаа, тоног талга construction хамтран айлж байгаа баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань би чиний витамин гэдэг сэдвээр яа. За уучхилтай. Ер нь сэтгэл санаагаар унсан үедээ яадын, яаж тэндээсээ гардаг талаараа л ярилцах нь л да. За, эхний асуулт Анжел сонсороо. Ямар үед одоо хамгийн сэтгэлсээр унаж байсан бэ? Амьдрал нь юусоо тийм тохиолж байгаа. Тохиолдолгүй яах юм бэ? Тохиолдолгүй яах юм. Тэгээд Та чи 96% экстра тохиолдолно. Тэгэл бас 97.5%. тийм үү. хаяа бас ингээд нэг 5-6 минут эднэр бас уналтанд орно штэ энэ чинь. Тэг. Ер нь тэгээд ийм л дээ. Уналтаа гэхгүй. Яг ингээд нөгөө итгэж найдажсэн хүмүүс гинт ингээд одоо буруу тишээ хараад алга болох те тийм үед л их сэтгэлээр ундаг та. Ер нь гэр бүл дотор тийм болох бүр амар штэ. Нэг удаа би чинь өдөөнөөс үрээд ирсэн чинь манай гэр бүлийнхэн яваад гисэн байсан тохиолдол хүртэл байгаа штэ. Тэгэхээр чинь амар байдаг байхгүй хүн чинь тэгэл. Би тэрийг унан түүхийг мэднэ. амар унан шүү ер нь бол. Надад нэг хурал сууж байгаа санагдаад тахын та хэдтэй ингээд одоо амжираа гişээ үгүй хэлчлээ. За одоо тэгээд одоо чимба гişээ үгээл нөө. Манай Анжел нэг тийм хөх харагдаад байгаа юм өнөөдөр хөх. Ээ хүүдээ. Яана. Болж. За. Чимба над руу харцсан, би Мега руу харцсан. Мега над руу харцсан, Анжи Мега руу харцсан байна. Үгүй ямар юу вэ? Би одоо шилтэй байхгүй, шилгүй байхгүй гэдгийг бас олохгүй. Өчигдрээ яана бүр илэг авсан штэ. Хүүе энэ одоо хин хаашаараад байгаа мэдхгүй ямар балаа юм бэ? Суудлан буудлаа догруулаач гэсэн чинь өнөөдөр уулын тойрны суудлыг сольсё гэд нэмэр алга. Мега засан цагаан харагдаад байна. Би нэг тийм сонио улаан чим шиг, бор чим шиг харагдаад байна. Чимба үе, чимба чистэ нэр юу хар чимба. Чи засангаа. Юу ихтэй цагаан гэж би угаасаа л тийм цайвар ярьжтэй штэ. Яг өнгөрөөл чамбаагаас цагаан байна. чимба бүр засангоо. Миний дэлгэц байхгүй би харахгүй. Йоо, мемор цэцэг өстө нэр өнөөдөр бүр лааж штэ. За. Би мемор цэцгийн тэр сууж байгаа газар сумаар ядаргатай. Одоо тэгээ хэдүүлээ нэг уналт штэ. Тийм. За асуултандаа хариулаарай. Би өнөөдрийн зохиолыг ерөөсө хараагүй ороод ирсэн нэг тийм сериусны сэдв байна. Одоо яана? Яаж хөнгөн хөгжилтөө болгох вэ? Хөгжөөгөө хийчихэл та. Та зүгээр өдөр тутмын амьдралаа ярих л болох юм байна. Үгүй би үдчихсэн. Энэ яг яаж Баярын уналттай. Бүтрэл яваад байна. би ястаа харин тийм үү биш шүү. За. Өдгөнийхөө шороо гүвэл босоод ирээ. Үгүй яг үндэ сэтгэлээр унах зав гарахгүй байна. За. Уг нь бол завтай байх чинь ингээ гоё сэтгэл мэтгэлээр унаад ингээ янз бүр болоод байж бол бас зүгээр шүү дээ тийм. Одоо ч юу тийм бодох мантай ажиллаа хийж байгаа л ингээ дараагийн ингэсээр Яха үннээр. үндэл ярьж та. Манай чимба гайгүй. Бас чиж гайгүй шүү нэрээ. Өдөртөө сүүлд үдчихсэн драмны гол дүр өгөхөд тэгээ нэлээд сэтгэлээр унсан да. Би урчин тэр нэг Last of Us гэдэг нэг амар цуврал үзлээ. Тэр яста солиоруулд юм байна. Тэрэн дээр яста тэгж гутрах зав олдохгүй. Зүгээр ингээ өрнөө явчих тийм байлээ. За, Мега Ямар өөр нэвтрүү шиг санагдаад байна. Би бүр шал өөр юм бодсон гэж штэ. Юу яаш штэ? Би гутрахаараа амар их юм хөгжилтэй болчдөг. Чи ингээ биднийг ядартай л ингээд шулганаа гүйдэг чи сэтгэл санаагаар унтсан байд юм уу? Бүр гутарцсан байдаг штэ. Тийм. Ёо, чи гутрахлаараа манусыг үнэхээр залхаадаг шүү. Бид бүр ингээ гүйдэг те Мега
чи ядрахгүй нү? Чи жоохон ингээд чимээг болоод өгөөч жоохон ядраад ингээд суугаад өгөөч гэх бүр гойдог те чамаа. Яг би гутарсан үедээ бол тэгдэгтэй та нар бол өдөр болгон тийм байдаг шүү дээ. Тийм юм. Ядартлаа авдаг хүмүүс шүү дээ та гэдэг чинь бас. Гэтэл чиний сэтгэл санааны уналтнаас бид нар айдаг шүү. Тийм ээ. Яг ингээд сэтгэл санаагаар унтсан үед дээ шүү дээ те. Яг ингээд би ингээд амар хөвгөлтэй ингээд болцсон байгаа шүү дээ. Тэгвэл надад нэг л эвгүй хэлэхэд би шууд ойлгоход би чи ингээд хүчээр өөрийгөө ингээд хөгжөөгöd байгаа мó? Тий одоо өөрийгөө организм чинь тэжээгээд энэ хөхүтэй. Яг гişүшиг ярьж байна. Ухаандаа экстраверт болох гээд л үзээд байдаг юм байна. Хоёроо тэжээгээд байгаа юм да. 2019 онд мега ажилд орж ирсэн анхны жилээ нөгөө нэг наадмын шууд дамжуул цэнгэлтгэс явахгүй юу? За тэгсэн чинь манай багт зонтог баригчээр явсан нөхөр. Сүнх баригч шүү. Тэгээд тэгсэн чинь заяа бид нар ингээл цэнгэлдэг тойрол ингээл яваал ам чи амар ядарч байгаа штэ тий. Тэгээ нэг хэсэг амс хийхгүй юу? Хэсэг амс хийгээд ингээд суусч оо мэн ингээл ингэж мингээс нэр яа би бүр ядраа заяа. Чи готарсан юм. Тэгээд ингээд заяа би ганцаараа ирсэн тэнд манайхан бүгдээр ингээд хүү мега чи ингээ амар ядрахгүй байна уу гэд бол гэж хэлж чадахгүй заяа. Тэгээ ингээд бид нар ингэж жагаад тэгээ бүгдээрээ ингээд машиндаа суугаад ингээд шууд дамжуулт дуусаад явсч нааш машин дотор ороод амар ингэжсэн юм чинь шууд ороод унцгаа би тэр зонтог барьсандаа сэтгэл санаагаар унчгаад яваад байсан байхгүй гутарчаад яваад. Тэгээ эднэр чи ингээд амар халуунд ингээд нэг юу юм бэлээ шүү дээ. Айгу зутардаг хүмүүс юм бэ. Амар зутарч явж байгаа юм чи одоо нэрээ. Тэнгүүд би чи нэг сэтгэл санаагаар унтсан болов гэж бодоод тэгээ сэргийх гэдээсэн бохгүй дайманда. Яг үнэндээ хэцүү шүү дээ. Хар халуунд тэгээд нөгөө нэг ингээд хүн амттай ярилцлага хийгээд юмаа тайлбарлах гэдэг. Гэтэл хажуунаас хүмүүс тэмд сайн уу гэдэг ингээд зүгээр явуулахгүй. Тэгээд ингээд нөгөө юм орхичхул тэнд нэг тийм байсан буцаал явдаг те. Йоо бас л лайтай штэ. Та нар чи наадмаар их зутардаг хүмүүс байлээ штэ. Шууд бол амар шүү. Зүгээр штэ. Наадмаар явж байгаа чи гоё штэ тэр чи. Чимбата анх 18 оны наадмын шууд дамжуулалтаар хөдөлгөөн удаа битээр явахгүй юу? Анх удаа би чимбак ер нь тэрний өмнө чи нэг конференсээр ирсэн байлоо. Анх удаа чимбак хар гэж харж байгаа. Тэгээд гол юм байна. чимба тэгээд юу яасан мэсэн бид нар чи хөдлөө өдөр өглөө 6-7 цагт явдаг. Тэгээд хар өөрөөр дэ битэр чи нэлээд бас юм бүрзэлттэй тэгээд гойлоо анх уулзаж явж исэн. Зовлон нэгтэй анддаг. Төвсэг нэг нөхөр байна. Тэр машин дээр би нэг амар ойлгоод байгаа байхгүй. Дөмби сууж агаад эцэгхийн зөвлөлийн дарга болцсон гэдэг шиг хоёр юм. Ажуудаа 20 оны наадмаар хөдлөө өдөр дээр явж байлаа. Тэгсэн штэ. Тэгээ 18 онд хөдлөө өдөр 19 онд цэнгэлдэх 20 онд хөдлөө өдөр. Тэгэхэд нэрээ те номогийн оронд мега явсан бол хэдүүлээс лах байсан те. Манай номо амар шүү. Яг нөө харамчийнхан гэдэг шиг штэ. Айхтар гарч чангатай. Айхтар чангатай. Хамгийн амар нь заяа. Угаасаа бид нар чи ингээд төсөв хід батлагдсныг мэдгүй штэ. Тэгэл номогийн авч өгснийг л идэж байгаа. Тэгээ би амар гоё хорхог идмээрсэн байхгүй юу? Чи бидний дунд тэр мангар олон хар юмнууд явж байгаа штэ тий. Номоо дээр ойлгохны эмхтэй заяа. Нэг юм 20 мянган одоо нэг юм бэлэн хоолны сав ногоон аяг байдаг штэ. Тийм ганцхан хорхог авч өгсөн заяа. Тэгэл 2 хуурш хүний заяа. Тэгээ болоо. Өөр юу ч амсуулаагүй. Тэгэл би за одоо ингээ мөнгөнд дууссан багтаа гэж бодоод номыг хэмжтэй айхтар гарч чангатай ихчдүү номоо байж тий. Хамгийн амар нь дамжуулалт шууд дамжуулалт ажлынх нь тэднийг харамчих гэдэг байлаа. Буцаад явсан чинь амар их мөнгө баг 300 хэдэн мянган төгрөг. Их чи энэ мөнгө үлдсэнтэй буцаагаад ажилдаа явчихдаг. Номоод би ингээд шургуулганд хийчих гин. Наадхаа ингээ үрээрээ гэж би юус хэлээг байхгүй юу. Тэгсэн чинь манай найз маань ингээд айгу сэтгэлээр унаад үрээгүй юм байлээ тэ тэрийг. Зүгээр ийм заяа. Одоо айгу тэрэндээ шаналдаг шүү. Хамгийн гоё нь ийм заяа. Гэрлээд ихэд амар хөтөө өдөр дараа би бүр дараад бороо ороод тэгэд нэг цов аваад өмсүүлчих гэсэн чинь те. Мөнгө Тухай дундын санч байхгүйсэн. тэгээ би өөрөө мөнгөөрөө цув авч өмссөн байхгүй юу. Айхтар чангатай номоотой явсан. тэрэндээ шаналаад идэг юм байна шүү дээ. Та бүр тэрэндээ шаналаад бүр байнгаар идэг. Хорог идэх байсан. Яриг гэж бодож чи аанжиг ярихаар л ярьлаа л да. Наад чи одоо ингээд наадам ойртох тусам ингээд бас сэтгэл санаагаар ундгийн штэ. Нөгөө нэрээ энийг цөх болгоно. Яа гэд намайг чи болгоны наадмаар угаасаа яриг тийм угаасаа. Домог бодоод. Энэ ойрын 3 жилдээ бараг дуусах байхад.
Йоо. За одоо над дээр ирсэн бэлүү? Ямар үед хамгийн их сэтгэлээр унаж байсан бэ гинэ намайг. Энэ намайг Орон дотроо орон. Шүн дөлөөрөө. нэг удаа би зайсан толгой дээр зайсан толгой дээр. За мэдээж хүн лимчин унан босно уналтаа босолтой амьдрал. Гэтэ би ярмааргүй байна. Яг энэ талаараа. Та гэхдээ уналттай байсан уу? Гэтэ ярил та. Нэрээ шүн юм уу? Юу яа. Би бүтэн үн чи. Хаана ичдэг үү? Йоо ямар хэм. Шот. Бараг Бацар байна бод. Дамлаарчаа гэрч ганцаараа гэдэг ч юм. харшаа. Өрөх толгойсон. 10 жил өвдгөө твэрч хөвтлээ. Ямар ойлог ах вэ? Йоо за. Тэгтэл би тэ ярмааргүй байгаа байхгүй тий. Үгүй наад чи ерөөсө гонигтай өнгөрөөснийгаа ерөөс санахгүй байгаа байхгүй. За дараагийн асуулт руу орцгоё. Дараагийн асуулт. Чимбатар ирлээ. За яаж давж гарсан бэ? Сэтгэлээр үнсэн үе те. Тийм ээ. Өдөр болох яаж давдаг вэ? Үгүй надад бол яг спирт спорт. Аяа. Аль нэгийг сонгоно? Тэгээ ганцаараа үйл гүгөө төс мөсөө гаргачихна. Хүн амьтантай үйл уугаад стресс байлна. Яг тэмд хоёрын үндсэн юм. Өө тэр спирт спорт энэ хоёр нь харилцээ. Гуравт нь харилцээ. Эсээр ихлээ. Спирт спорт хоёрын дараа нь. Харин тийм үстэй. Тэр чин дараа нь панчаагаар ирдэг байна шүү. Тэр нь байдгүй биш. Хүшээ. Хөлсөөр гэдэг чи яг хөө тэндээ орж болсон. Ганцаараа спорт хийдэг гэж штэ. Гарын дээр нь үстэй гэж штэ. Баруун гарын дээр үстэй ч юм ба. Гараа доосоо хийгээс Ер нь бол тэр нэг ханд сам гэдэг үг чинь ч бас зөвөнд үг шүү дээ. Ханд гэдэг яага ханд гэдэг үг тэнд явж байгаа юм. Хүшин найзаа спирт на ёстой тийм штэ. Бүр буцаад бүр ингээд бүр уусны дараах сэтгэл готролд авчихдаг байхгүй юу? Гэхдээ би бол гэж боддоо шүү дээ. Яг нэг сэтгэл санаа ингээд хуурамч гэж боддог байхгүй. Юу ч өөрчлөгдөхгүй. Хуурч. Маргааш нь сэрэхэд яг бүх юм хөвөрөл гэж. Одоо хүн сэтгэлээр яг жоохон унжин гэж бодсон шүү дээ. Тэгэхэд нэг зүгээр инээдмээ юм үзэж үзээ нэг мэдэхэд нөгөөтгөө марцсан. Инээдсэн сууж байгаа. Тэгвэл сэтгэл санаатай ярьсан чи хуурч. Толгоноос гарч чи хуурч. Яанээр хуурамч байхгүй. Спирт уулаа чамаг мартъя. Тэгэж нөө спирт мэргүй хүн чинь бол мега штэ. Оо, ста тийм шүү. Миний дөө. Чи зүгээр инээдээ явж исэн дээр шүү. Хин тэгээд. Зүгээр арай нэрээ. Мега стрессээ удаа авдаггүй дор гаргаа. Диско. Гэрлээ юм ганцлаар өгч байна. Нэрээ нэг. Тэг гэрлээ баар нэг гэрэл тавиа. За мега мен энэ чимбаг л дуурайж болдгоо юм шүү. Би өстө сансар савлт хийчих шүү. За савлт хөдлөж зүгээр. Йоо. За мега яадгийн. Өөлөн шүү дээ. Яаж тэр сэтгэл санааныхаа уналтнаас гардгийг. Би чимбах харддаг шүү дээ. Би ингээд өдөр болгон чимбахыг яаж өөрөөхөө сэтгэл санааг дэвшлүүлчих. Тэр болгоныг араас нь шийшлэл явна шүү дээ. За. Даачны баг түрүү харцсан зогсож байсан. Чи өндөр ямар олон төрлийн чулуун бөгч зүүцээ. Тий. Яа. Энэ лог камер хүү спиртнес гарахаар өнгөтэй болдог. Би спирт уухгүй сар болж байна. За. Уйлаагүй сар болсон гэсэн үг шүү дээ. Би бол зүгээр л унтдаг. Зүгээр ичээндээ орсон баавгаар Өөлцөн унтж байл. Унтсан ч те буцаал сэрэхэд бүх юм байдраад байдаг. Үгүй ямар нэгэн гарц гаргалгаа ингээ гарахаар миний тарих ингээ сэрэгцэн. За окей. За одоо би хэрвээ намайг ингэж байгаа бол би тэр ингээ нэг юм гарц гаргалгаатаа сэрдэг байхгүй юу? Тэгвэл сэтгэл санааны уналт ч бас хуурамч юм байна. Баа цаа. Хүй унтаад уу? Тийм. Зүгээр л унтдаг. Юу ч бодож санах юм байхгүй л унтдаг. Би яг унтаас иргэрийг ухаан шиг болчихдээ шүү. Орос ардны үдгэр дээр гардаг штэ. Оройноос өглөө дээр унтъя. Яг. Амьдралын философи нэрсэн. Яг. Оройноос өглөө дээр унтъя. Яг унтаад Зүгээр л унтна. Тэгээ одоо яах юм уйлаа гэд юу өөрчлөгдөх юм. Жохон сэтгэл онгоох бах. Тэгээ уулаа гэ яах юм. Бүр сэтгэл санаа уусны дараах За сэтгэл битгий худлаа та нар ямар сүүшиг юм яриад. Хүй. Миний өөждөд явдаг чи би зүгээр уйдсандаа уудэн штэ. Та чи сэтгэлээр унлаа гээл та тэр зайсан толгой тэр юугаа хийж явлаа? Хүй тэр чин бүр. чи Хаалтаар бэлхаад. Тэр чин хөөрөн шүү. Үнсэлцээд явж байсан штэ. Араас нь бүр яагаад явчлаа сэтгэл санаагаар
явчихсан. Тэр чи хөөрөл шүү бүр тэгж ярих юм бол Анжгаахтай. Та анжгаах тэгээд ингээд сэтгэлээр би яаж даван туулдаг гэж би бүр балаа штэ. Би чи нөгөө ингээд одны амтын юм байлээ штэ. Ер нь бол гэртээ ганцаархнаа байж штэ. Би ерөөсөө ингээд тогтож сууж чаддгүй заяа. Тэгээд би нөгөө тэр нэг хүнд үеийг даван туулахад чинь би ингээд найз нар руугаа яриад мань өнөөдөр танаад очиж хончий гэдэг. Би ингээд найзуудынхаараа хийсээ явсан штэ. Танд юм хүнд үе гэхээр хүнд гэдэг үг айгүй зөхгүй байна. Танд тийм хүнд үе байхаар хүн биш шүү дээ. Харин тэгээ хүндэл байсан байж штэ. Надад хүнд байсан. хүнд үеийг мэдээд байгаа байхгүй. Тэнгүүд би Хаас хөдөө явж байгаад ажилдаа явж байгаад ирэхэд ганц тортой уц үлдсэн хоосон гэр өгтөл ямар ах вэ чамд? Битээ яриа би өөр. Энэ амар ингээд яг ярих. Тэгээд би байна штэ. Ингэжсэн заяа. Найзууд руугаа яриад нэг бол фэйсбુક дээрээ бичээ те. За би өнөөдөр нэгнийт чи очиж хонмоор байна. Хин хүлээж авах вэ гингүүд хүмүүс яриад тэгээд би ингээд айл хийсээд ингээд танаад хоны гэдэг аян баян зарлж тэгжиж би давж гарсан штэ. Тэгэхээр энэ яасан бах нь 97.5% экстраверт хүн бахна штэ. Тэгээд найзандаа очингууд мэдээж олонтойгоо давна. найз нэг юм гаргамтай тэгээ ингээд 90.5 спирт гэж банк гэрт нь очдгоо тэгэхээр айлын ихнэр чинь тиймстэй хамаг гоё хоол ундаа хийгээл ингээд тавчхандаа бол уулаа уйллаа унтлаа. Зүг. Олонтойгоо олонтойгоо уулзлаа. олонтойгоо унтна. Тийш 4% юм байна. Уулзлаа, уулаа, уйллаа, унтлаа. Ер нь тэгэд дав тулж исэн шүү ер нь бол. За Улаанбаатар хотод 17 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар дижитал зээлийн үйлчлэгийг нүд өрөмхийн зур Simple хамтран ажиллаж байгаа. За та бүхэнд байгаа газраасаа хамгийн уян хатан нөхцөлтэй 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүд өрөмхийн зур авах боломжтой дижитал зээлийн үйлчлэгийг танилцуулж байна. За энэ Simple аппликейшны зээл олголтын шимтгэлэн тэг зээлийн доод хэмжээ нь 100 мянган төгрөг, зээлийн дээд хэмжээ нь 30 сая төгрөг. За тэгээд хугацаанд 40 сар хэрэгсэн хугацааныхаа хүүгэл төлөх боломжтой. Байгаа газараасаа бүр гар утсаа ашиглаад онлайнаар гэрээ байгуулж болдог давуу талтай. 30 сая бол бүр ямар ч барьцаагүй зээл штэ. Ямар ч барьцаа байхгүй зээл штэ те. За тэгвэл эн чинь нөгөө нэг нийгмийн даатгалын шимтгэлтэй хүмүүс чи ийм гоё 30 сая маяа хүртэл авчаад байд юм байна. Тэнгүүд нийгмийн даатгал шимтгэл төлдөггүй хүмүүс нь яадаг юм гэсэн чинь бас микро зээл гэж бас байдаг юм байна. Энэ нь болохоор нийгмийн даатгал шимтгэл төлдөггүй хүмүүс сүүлийн 6 сарынхаа дансны хуулгаа одоод тэгээд эднийх рүү явуулаад Яаж хийж байгаа. тий яаж хийж байгаа одоод тэгээ явуулангууд 2 сая хүртэлх зээлийг бол бас өгчихнө гэж байгаа шүү. Би гэрлэгээс үнийг асууж хагаад цэгийгээс илүү ямар ч нэгнээс нь асууж байгаа би Simple-ийг бүр суулгаад тэгээ би ерөөсөө ашиглаж үзээгүйсэн байхгүй юу. Тэгээ нэг удаа 500 мянган зээл аваад хугацаанд нөлөхгүй юу. Дараа 10 сая танд ирэх үүссэн байна гэж тэгжсэн шалгаж үзсэн чинь. Тэгээд Ямар бундаг хүү вэ? Тэгээд эксперимент тэнд эднийх байт юм байла. Одоо фантам гэж яддаг штэ. Миний хажуу баруун гартал нэг удаа гэрээ да. Наач ингэ зовхгүйгээр. За. Цаваалгүй юм. Хугацаанд нөлөөлсөн байна. За, илүү дэлгэрэнгүй мэдээлэлд 1828 гэдэг утаснаас аваарай. 1828. За тэгээд Simple гэж чичээд Facebook руу нөрөөд эдгээр юу гуцаад байгаа ингээд нэг ороод бас гарчиж болно. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дижитал зээлийн үйлчлэгийг нүд эрмхийн зур Simple хамтран ажиллаж байна. Баярлалаа. За, яна нэвтрүүлэг үргэлжилсээр 3 дахь асуулт Мега дээр ирлээ. За. Хин нэгнийг хэцүү үед нь ямар нэг байдлаар дэмжижсэн нөө миний дөө. Би өстө амар тэнэг юмар дэмждэг шүү. Чи өстө тэгж байгаа л. Өстө нэр ихнэрийн талд ороод буцаагаад ихнэрийн уурлж уушдаг үстэй. Би өстө дэмжих тал дээр үнэн мэдрэмжгүй заяа. Уг хүн нэштэй ингээд сэтгэлийн хаттай даван туулах гээд ингээ байж байгаа. Яг очоод зовлон чинь хэцүү штэ хажууд нөөлөө тэгээ нөгөөдгийгээ ойлуулаад бүр өстө. Би ингээ тэр хүний нус нулимстай нэлж байгаа юм би даа. тэр хүнийхээ зовлон сонсохгүй өөрийнхөө зовлон нэмж хачирдаг яриа. Нэмж ярихдаа бүр сүртэй болгож яриа штэ. Бүр ингээ даалгаар ярина тий. Тэгэнгүүт нөгөө хүн чинь зовлон биш болоод миний зовлон. Уулнаад штэ тэр хүнээ зүгээр л мегад ярмаар байсан. Мега зүгээр л тэрийг сонсож байгаа өмнө дээр бүр ийм ингээ халаа штэ байхгүй юу. Одоо энийг одоо англиар deeper гэх юм дээ. Чи бүр ингэдэг юм шүү те. Миний найзын зовлон ийм зовлонтой байгаа юм. Минийх бүр амар том штэ. Нэг 3 минут ярьсан биш 30 минут сонсгоо. Тий арай.
Наач баг хажууд нь юу ч ихээр нэрээ тийм бэ ингээ миний өмнөөс уйлсаар агаад харддаг штэ. Тэгээ тэр хүн ч одоо миний зовлон бусад хүмүүст ярьж явна тийм ээ. Тэгэхээр маш олон хүмүүс ирээ зовлонгоороо ангижруулж яах нь байна. Амар штэ. Тийм хүмүүс үнэхээр нэмээд зовчих юм биш үү те. Жинхэнэ нэг токсик харилцаа гэдэг шиг тийм токсик хүмүүс байна бас. Ингээд өөртөө байгаа зовлонтой ингээд зүгээр л өөр би ч гэсэн ингээд өөрийн гэсэн нэг зовлонтой л тэрийгээ үүрэл явж байгаа шүү дээ. Тэгэхэд те над руу залгаад ахт нэм нэг актер зовлон байна. Би тэгээд надаас ингээд би тэр хүнийг ингээд даван туулахад нь туслах ёстой юм уу гүйтгүй. Зүгээр тэрийгээ ярихлаарэ капта болоод за энэ иймэрхүү сонтой байна да муу ах чинь ингээд давцаад асчихна. Тэнгүүд би нэг хүний мангар их зовлон ингээд дүүрээд үлдчихэж байгаа. Хөөе, манай нэг тэр найз шүү дээ. Ингээд би ингээд гаднастай амар цоглог ингээд ороод юу найз гэх тэнгүүд нэг мэтгэд би тэнчнээс ингээд гарахтаа ингээд бүр нурмаагаад унаад ингээд бүр ингээ ямар ч ирч хүчгүй болоод гарна заяа. Нуруу дүүрэн хог үрээ явж байгаа юм шиг. Тэгэнгүүт би ганцаархнаа тэгдэм болов гэдгсэн чинь дараа бид нар нэг найз хүнүүдээр хов бацсан чинь манай бусад найз нар бас тэгдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг юм энергийн вампир гэж хүн байд юм шиг байна. Яг ингээд хамаг зовлонгоо яриад бүх зовлонгоо матч гэж манус руу наачингуудаа өөрөө тэнд ингээ гой болд юм шиг байна. Ер нь бол. Хүш энд хүн ингэнэ. Шатар тоглож давдаг гинэ. Ямар мундаг оюунлаг хүн бэ. Би энд яг шатар гэж ойлгохгүй. Өөр юм бодчих юм би. Чи бильярдтай андуураад байгаа мó? Үгүй би бүр шал өөр юм бодчих. Дөнгөж өнөөдөр өглөөхөн манай найз бүсгүүрөө нэг хүн яриад тэгээ баахан тийм юм яриад тоглоё гинөө. Тэгээд надад сонсогдоод байгаа байхгүй юу? Би тийм таслаач ямар амар ийм хүмүүсийг шууд блоклж байгаа. Над руу тэгж ахиж тийм юм ярих юм бол би зүгээр блоклж. Тэгээ юу ярьсан? Тэгээ зовлон л ярих. Би бол яг зүгээр чиглүүлээ жоохон асуугаад нэмж асуугаад ерөнхийдөө дажгүй болгочтой шүү дээ. Одоо яг жоохон юу хэлэх гээд байгаа юм товчлоо те. Йоо би ямар бурхан дөө. Хүн та нар ийм би та нарт нэг тийм би зааж өгөө зөө. Хүн яг ингээл нэг татаалтай ингээл царай нь улаагаал зодлонгоо яриад эхлэх гээл унаа штэ те. Тэнгүүт яг өмнөөс нэг уйлчих заяо. Уйлахаар хүн ерөөс юугаач ярмааргүй санагдчих. Өрсчих гээ. Өлзөө шууд ингээл ерөөс тийм үү гээл айгу муухай мэгшиж гинаж уйлах. За чи нэг үзүүлчих та. Чи бэлэн штэ. Бэлэн байдаг хүн штэ. Аа нэг 100 оруулаад. Зөөгч нэг 100 Йоо, ямар амар хэрэг вэ те. За одоо чи штэ чи хариулна. Би бол яг юу штэ. Би ч одоо нөгөө угаасаа маний чинь ингээд ярих хэрэгцээ энэ ажил дээр ингээ хангагдчихдаг 5-7 эфир 5-7 цаг ярьж байгаа юм чи. Тэгэнгүүт би зүгээр сонсогчийн өрөөгөө бол маш сайн гүйцэтгэдэг. Одоо тэгээ одоо яах вэ одоо сонсохгүйгээ яах вэ. Өөдөөс нөгөөсөө надад ярих юм байхгүй юм чи. Тэгээ сонсоол сууж. Гэлэг шүү. Ямар ч тийм гарц гаргалгаа янз бүрийн юм бол өөдөөс нь юу ч ярьдгүй зүгээр л сонсоол суучдаг. Тэгсэн үү те гэж сонсоол суучдаг. Би өөртөө нэг хэсэг нөгөө нэг нийгмийн ажилтан байсан. Тэгээд нөгөө судлаач байсан. Дандаа хүмүүсийн зовлон сонсдог байсан. Тэгээ бүр залхацсан. Яг үнэндээ залхацсан. Одоо хүн надад зовлон ярангууд би бүр ингээд шийтгүүлж байгаа юм шиг санагдав. Зай. Шууд хөөдөг. Эсвэргээрээ шууд хөөдөг. Дээр ангидагс аахгүй. Одоо тэр асуулт самбарга байдаг шүү дээ. Бүр тэн дээр хайр дурлал хийхин би модератор заяа. Тэнгүүтээ хүмүүсийн асуудлуудыг сонсонготой зөвлөгөө 20 настай жинхэнэ бодлого. Яа, манай ангаргаа ажил хийж байгаа. Тухайн нэр одоо юу ч бичдэг байсан юм. Хотог хүү. Цаваад хүү юм. Йоо. Тэр одоо бодохоор санаа зовдөг байхгүй. Тухайн үед болохоор хүмүүсийн юмыг асуу. Өшөө жоохон ингэ лавшруулж байгаа гот амар зөвлөгөө хариулт хийж байна. Өсвөр насныхны дунд хийсэн судалгаан дээр тэгдэг байхгүй. Та чи ингээд нөгөө нэг бэлгийн бодлолтой хүмүүжлэлтэй холбоотой мэдлэгээ хинээс авдаг вэ? Найзаасаа. Ер тиймэрхүү. Өөрөө юу ч тэгсээр нэ. Чаус зөвлөгөө өгж байгаа найз нь. Өнөөдрөөс эхлээд чи бах бажет чи бах. Тэгтээ штэ те. Яг миний онгод ороод ярих юм бол харин цусын байлаа штэ. Сайн мандаа охин битээр ямар санаа нэг сэтгэл зүйчтэй уулзсан чи сэтгэл зүйчээ буцаад тилтэнд оруулаад. Сэтгэл зүйч нь ойлаа зовлогоо яриад. Алсан штэ. Сэтгэл зүйч дараа нь мөнгө төлөөд гэртээ дээр ирээд тас. Чи хэнийг өгөхгүй аа. Та миний асуудлыг шийдэдэг. Би хэдэг төлөхгүй аа. Йоо, илэг аваач гэн. За, хамтран хэлэгч ярьсны дараа дараагийн асуулт руу орцгоё.
За, Улаанбаатар хотод 17 цаг 35 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар төгс хэрэглээ, төгс ажиллагаа, тоног талаг констракшн хамтран ажиллаж байна. Ус эднийх бүр томорсон. Одоо нөгөө нэг энчэнэ хай спид доормоор юмнуудаа хийдэг бол хийвэрээ. Нөгөө нэг чанартай хаалга юмаа хийж байгаа юу гэвэл хийвэрээ. Гэхдээ эднийх ингэсэн байгаа. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхдээ яасан гэхэлэр хараад байсан чинь ер нь ингээд монголчууд нэг ямар нэгэн барилгын холбогдолтой юм болохоор ирэн рүү явдаг. Тэгээд очиод болсон болоогүй, сонгосон сонгоогүй явж байгаа. Тэгээд чанаргүй юмыг тэ зөвхөн амд орсон үнээр нь тэ хит өндөр үнэтэй аваад байгааг нь ойлгонгуудаа ирээнд энэ тонт хаалгын бүр салбар байгуулагдсан юм байна. Тэнд яах вэ гэхээр тэд нар аль хэзээ судалгаа хийгээд те чамд одоо жишээл баан хэрэгтэй гэвэл баан бол те энд хамгийн чанартай хамгийн ямтхан байдаг юм аа. Бид нарт ингээд гэрээтэй байгаа та нарт ингээд хүргээд өгчийгээд чи бүр те ингээд хаягаа хэлээд Улаанбаатарт гэртээ өргүүлсэн ч болно. Ирээнээс шууд ирэх юм. Тийм, шууд ирээнээс. Тэгэхээр чи тэнд ингээд толгой өвдөөл нэг жуди мүди инээ тэрэгээд хамаг сайн шүү өдөргээ яваад ах ямар ч шаардлага байхгүй. Тийм. За тийм 2 жилийн ингээд тэр хаалгандаа бол баталгаа өгдөг. Тэгээ бүр энэ хугацаанд механик гэмтлээс бусад бүх гэмтлээ өөрөөсөө бүрэн хариуцдаг гэж. Одоо машин тэргээр очиод мөрөгчихгүй бол одоо механик гэхэр те өөрөөсөө яг зүгээр өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг ингээд зарим газар чи очингууд яг автоматар ингээд аягүй гоё онгоогоол ингээд нэг хүний сэтгэл очиж байгаа сэтгэл шал өөр болт юм байлээ. Яг энэ харда хамгийн гол нь эвдрээд байдаг гол шалтгаан юм баггүй юу. Одоо тэр албан байгууллагын хашаагаар өдөрт одоо 80-аас 100 машин ордог байхад тэр албан газар мөнгөндөө гороогоод 20 машин орж гарахад ингээд зориулагдсан хаалга авчдаг байхгүй. Тэр чи өөрхөн амтаа ингээд эцтэй тулаад ингээд халаад мотор дийлхээ болдсон байгаа дээ. За яасан байх нь. Энэ үед бол яхан 2 жилийн одоо танаас сонголт буруу байла. За яах вэ гэхдээ засаад өгөө гэж засаад өгнө. Гэхдээ энэ чи өөр газрынх дээр бол ингэж очихгүй штэ. Өөдөөс нь эднийхээс өөртөөс нь авах юм бол хэлж өгнө штэ. Танах одоо хүчин чадалтай тохируулж аваарэ гэд хэлж өгнө штэ тий. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн 89777 111 гэдэг утаснаас аваарай. 89777 111 тоног талаг констракшн гэж крилээр бичээд фэйсбүүк руу орох боломжтой. Байн хонх дуурахгүй байна уу? Баярлаа. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар төгсрэлээ төгс ажиллагаа тоног талаг констракшн хамтран ажиллаж байна. За тоног талагны хаалганы хонх юм биш үү? За одоо над дээр асуулт ирлээ. За тэгсэн. Таны хамгийн сайн чаддаг өөр хүнийг дэмжих арга гинэ. Оо ямар хэцүү юм бэ? Ядраад хамт ууштай. Стом манч чамд дэмжээс усаах уу наа. Нохо 3 харагдталаа. Чаддаг юмараа дэмжээ явчих манахаа. Би бүр төгс идэн штэ. Салхид гарыг л да. Би яста салиар бол. Салхид гарыг л да хитүүлээ. Боох уу? Би тэгээд юу яа? Очоод өдөө очиж байгаа зураг мургийг чи янзын гоё явж байгаа юм уу гэж. Сэтгэлээр унаад байна. Камер аваад те. Тэгэл майхан сав миний юм ер нь машины ардтал бөөндөө явж идэг юм чинь. Зүгээр ийшгээ гаруул оргил дээр тийшгээ гаруул сансар дээр зогсож юмнуудаа аваад тэгэл гараал тавьчих штэ. Сэтгэлээр унаад байна. Гараа. Тэгээд зардал нь энээсээ гарах юм. Тэгэл Сэтгэл унсан хүнээсээ гарах. Хэрэг босоо би зардлын төлж сэтгэл санааг нь өөдөнд татах хэвээр. Тийм юм бас байна штэ. Тийм бол би бас төлнө төлж штэ. Сэтгэл санаа унаад байгаа штэ. Энэ хагасаа бүтэн санаар завтаа яваа. Тийм штэ. Хэрэг одоо сэтгэл санааны тэр гүн хямралын хэмжээнээсээ шалтгаалаад хэрэг мөнгө гаргах шийдэгдэн. Тийм үстэй. Бүр сэтгэлээр унч хямрамаар санагчлаа л байгаа. Битээр ерөн жоо хямраад байгаа юм байна. Жимбай дээр. Хаадаг 300 кат хэрэгтэй юу аах вэ? Сэтгэл санаа өргөх үү? Өргөн хангалттай өргөн шүү. Тийм үнэлгээ тавьцсан. Одоо цалин могоогүй нэг 50 кат байна. 50 кат яг уу? 50 кат бол ахын зүгээр маргааш дээр итэг хүлээ маргааш цалин буу. 50 кат ахын мөрийг барьж өгнө. Зүгээрээ гэдэг санаагаар манай ангарах нэрээс та
амар гой барьж өгдөө штэ. Ингээд толгой тарих дүүрцэн мөр зүр хөшөөл нэг хэцүү үе байдаг штэ тий. Надад нэг юм өнгөрсөн 7 өдрийн нэг өөр байгаа да. Санаж байна уу? Нэг өөр. Тэрэндээ бас сайхан барилч тий. Тэгэж. Өстөө тийдэж тий. Би тэгээд өөрөө ингээд сэтгэлээрээ орж ирээд яг ёо их чинь яг үхлээ гингүүд бариад өг мөг гэж хэлэг байхад орж ирээд барьдаг байхгүй юу. Тэнгүүд нь би гарын залгаж юм өгдөг л дөө. Би нэрээ 50 кад яахыгаа мэдчихлээ. Онгоо ярьж өгөх юм байна. Яна Анжи. Би шинэ онгоо болсон. Шинэ онгоо болсон. Нөгөө юу? Үгүй шинэ онгоо болсон. Би налахаа үйдэг шүү дээ. Би Жапай петкагийн онгоо болсон. Чимбах яа. Сэтгэлээр унвал одоо найзыгаа хамгийн сайн дэмждэг арга чинь юу вэ гэсэн штэ. Сэтгэл санаагаар дэмжих. Яг харж байгаад заримдаа болохоор яг бүр амар ингээд юм ярих гэдэг штэ. Тэгэх юм бол илүү зүгээр юм хөгжилтэй орчин бүрдүүлээд инээж хөөрөө тэгэнгүүт заримдаа нөгөө хүн чинь өөрийн мэдлэг бас гайг болчтой. Та юу бас нөгөө гэрлээ найзгаа сэтгэлээр унгуутны хөгжилтэй орчин бүрдүүлж байгаа чичрээдэс нөгөө юу? Тэр чинь болохоор тусдаа асуудал гэж байна. Хүү хизээний юм яриад аа. Өнгөрсөн жил 5 сар юм ярьж байна. Мэдгүй. 3 цаг. Гэтэл тэр сэтгэлээр унаагсан тийм. Бороо. Энийг бас пал идэл би одоо тиймэрхүү байгаа бах гэж тал хариулсан чи байгаагүй. Харин хүмүүсийг пал гэдгийг гингүүд нэг тийм үнэхээр байдаг байгаа. Тэгтээ чемпа бол саяных дээр бол айгүй л алдчихээн тий. Тэр чинь бол эдгээр гээд юу бозор гүтгэлэг гэж сууж байгаа юм шүү дээ ер нь бол гинэн байна. Чи бол тийм үстэй. Бозор гүтгэлэг гэж сууж байгаа юм бол би тэгсэн тийм байх л гэж бодохгүй юу. Ууч тасарсан байлаа. Гэрлээ нөгөө нэг олонний аль нь юм болдог. Алаа. Би бол яг үннээсээ хэлий. Намайг сэтгэл санаагаар гутарж хахад найз нар маань л уулзж ирсэн л та ер нь бол. Тий, тэгж намайг бол их гой яргаар одоо юу вэ? Одоо калаб гэж юмд орно. Чи өөрөө яаж найз нөхдөд дэмждэг вэ гэдэг шүү дээ. Чи одоо дэмжээч зөндөө дэмж. Надад дэмжих тийм авьяас байхгүй хараа. Би бүр дээр би хэд ч өргөө гэсэн. Би намцдаг найзгаа сэтгэлээр унтсан байхад бүр загнаад хайцсан байх ч үлээ. Эндээ л хэлж байгаа. Чи сэтгэлээр зүүн чаддгүй яасан шааруу гэ. Чадхалгүй. Наа чи ингээ ажил мэдэл дээр ингээ нэг юм томоохон асуудал үүсэнгүүт игчээд гэж дээ. Өсөө цадаас уйлдэж. Яа сүрч би яагаашгүй чи өгөөд уйлаад байгаа. Миний өмнөөс уйлж ийн энэгүй. Тэмцэл агаан тэр юм шүү. Би тэр чи бүрийг унтж агаад нэг юм мартаад олдгоо. Тэгээ сэрэнгүүдээ уйлсан штэ. Жохоо их сэргээр уйлдаж. Даанч тийм байхаа гэж. Тэгээд тэрөөсөө босож санаж уйлсан байна. Ер нь би анзаардаг жижиг хүүхдүүд ер нь ингээл дутуу сэрч юм бол уйлдаг шүү. Миний дүүгийн одоо намайг дэмжиж байгаа байдал дээр. Би дутуу сэрсэн байна. Сэтгэл санаагаар дэмжиж уйлаад нас. Тэгээ би загнуулсан шүү дээ. Би болохгүй хат чи үстэй байгаа. Уг нь бол те ингээд гэрлээтэй ингээд миний модуу ингээд миний өмнөөс уйлж ийн гэж бодох хэвээр доо. Би тийм хариулт хүлээж ийсэн. Чи уучаад утсан юм уу? Үгүй. Тэгсэн чи юу гэсэн? Дугаа гэсэн. Би болохгүй хат чи л өгсөндөө уйлаад байгаа. Дугаа. За дараагийн асуулт руу. Яг л тийм явдал болно. Манайд бол манайхаар бол нэг тиймэрхүү юм болно. Би тэгтээ дүүдээ одоо энэ пүрэв гарагт зориулж хүчмтүүдээрээ дуу явуулах гэж байна. Утрал нь баяртай. Миний нулимсыг салхил авчиндаа гэдэг дөө. За энэ их гоё асуулт байна. Амжил та витамин байсан бол ямар витамин байх байсан бол жишээ нь одоо тарих амраадаг учраас толгойнох ч гэдэг юм уу сайн сонсдог учраас чихних ч гэдэг юм уу тий би бол одоо маш сайн сонсдог учраас одоо найзрыгаа юу ч ярьж исэн маш сайн сонсдог учраас би бол чихний витамин авах нь штэ та юуны витамин вэ би хотодны витамин байх. Ер нь хоол унд сайтай л ялахыг бодсон ер нь тийм та пробиотик юм биш үү? Тийм би пробиотик ашигтай бактери гэж. Хотодны ашигтай бактери юм байна би бол. За миний юу идмээр байна гэж би тэгин шууд хэлж болох юм уу? Хэл. Зөрөгтэй. Хоошуур. Витамин гэдэг чинь нэгэ. Юу идмээр ингэ. Натраа миний дүү юу идмээр байна? Чи асуултаа мартсан. Юу вэ? Нэг дүүгүй вэ? Уг нь цаваал хүү байсан. Ямар витамин уух уу гэж юу гэлээ. Та өөрийгөө
ямар витамин гэж бодож ийн гэдэг байгаа штэ. За. Би витамины комплекс. Бүх юм туслана. Та витамин юм Чи уг нь Е витамин байвал зүгээр шүү дээ. ганц мэддэг юм. Гэхдээ эсвэл юу юм бэ? Зүгээр витамин С шүү дээ. Одоо витамин С ч болохоор хүмүүс нэг айхтар өндөр үнээр авдаг шүү дээ. Зүгээр ингээ хэрэггүй үедээ анзаарахгүй байжгаад гэхдээ хэрэг болох үед нь байж байгаа тийм хөөрхөн шар витамин С витаминыг сонголоо. За. Аскорбиндийг өчлөө. Би ер нь бол хүний витамин болтгоо л тээ. Би зүгээр байлдаа л гэж. Яг зөв болж байна. Имгээгүй витаминасаа сонгоно уу? Чи Е витамин болчихоо. Би тань шиг хоош урагш. Чи Е витамин болчихоо. Окей, Е витамин чи арьсан цай. Е витамин би байлдаа л болмоор байна. За яг витамин болгоё гэвэл штэ тий. Би юу болмоор омега болмоор байна. Омега 3 уу? Тийм аа штэ. Омега. Тийм байт. Намайг Омега. Хятадд нөгөө цуг ажиллаж ирсэн залууч хятад залуучууд юу ажилласан штэ. Мега гэж хэлж чадахгүй омега гэж дууддаг байхгүй юу? Омега гэж. За. би тэгээд одоо чихний витамин гэж одоо юу ч байх үдээ тий одоо тэгээд юу л юм да. За яг тэгээд тэр хүний ингээд тодорхойн ингээ гаргаад уудалж гаргуулаа тэгээд сайн сонсож чадаж Та байгаа юу ах юм уу? Та мааг нь болчихоо. та чи булчин тий. сулруулах Бид уу? нар чи ингээд нөгөө тайвшраад ингээд шолбоочж байгаа штэ. Шатбах хэрэггүй. Мааны чинь гэхдээ юу штэ эрдэстэй орно штэ. Шүү. Чи битгий шалбалгадаг юм болоо. Виагра чангаруулдаг юм Виагра. болоо. Би ерөөсөө Е олъё. Би чиний векра олъё. Е витамин болчих. Тэгвэл чангарна. Гэрлэг сонсоо чангараарай. Гэрлээ ирлээ чангарнаа. Чангаруулах цай. За би нэг юм хүний гой нэг юм ирч хүчээр цэнгэлдэг чинь одоо яг ямар витаминд орох юм болоо. Серотонин. За тэр чин даавар болчихно. Гормон болчихно сте. Айгуу. Юу яачхаа? Та ерөөсөө юу бол Д витамин бол. Тэгээ зөөвөрлөгч. Яг ингээ кальц малц бүх юмнуудыг ингээ байх ёстой газар нь зөөвөрлөдөг. За Та чи гэрэл хийгээд цацруулж байгаа юм чи Д витамин нарнаас марнаас. яг үнэ. Тийм ингээл тэр хүнийхээ хажууд дугаас зогсож Би байгаа. чиний Д витамин чинь бол. Та яагаад ингэ миний сэтгэл санааг өрөхгүй юм Витамин С байна. Д витамин Тий. пробиотик бай. Ягаад Омега. чамба харыг би ойлголоо. Д витаминаа хэтрүүлсэн юм байна. Хэтрүүлсэн. Гэрлэг хэтрүүлсэн. Тэнд омега хэрэгтэй. Д витаминаа хэтрүүлсэн юм байна. Одоо чамд омега хэрэгтэй. За манайхаа санал асуулганд хариулах цаг ирлээ. Та сэтгэлээр унсан үедээ яадаг вэ чин бата? Аад нь уйлдаг, Б'д нь уудаг, В'д нь ганцаараа байдаг, Г'д нь найзуудтайгаа уулздаг. Найзуудтайгаа уулздаг. Уйлдаг. Уйлдаг. За би бол ганцаараа байдаг. Би найзуудтайгаа Удлаа ирээд уйлдаг үстэй. За уудгаа авчиад би таныг уудгаа авах гэж би найзуудтайгаа уулзсан авцаа. би одоо настай хүн барахгүй шүү. Би ууя. Чи дээр. За окей. За яг одоо манай лайвыг 506 хүн үзэж байна. Санал асуулганд 344 хүн оролцсон байна. Сайн байна. Та сэтгэлээр унсан үедээ яадаг вэ? Аад нь уйлдаг гэдэг дээр мягмар цэцэгтэй нийлээд 56 хүн буюу 23%. За уудаг гэдэг дээр Чамбата нийлээд 44 буюу 18%. Ганцаараа байдаг гэдэг дээр надтай нийлээд 214 буюу 46%. Найзуудтайгаа уулздаг гэдэг дээр Анжигатаа нийлээд 34 буюу 14%. Ингээд баг үнэ тий. Ганцаараа байж сэтгэлээр унсан үе даун тулдаг 214 хүндээ баярлаа. Энэ чинь интровертийн хорвоо юм бэ Юу юм бэ? нөө. Уйлмаар санагдвал надад хандаа. Ганцаараа байж. Уумар санагдвал Муушигдмаар санагдвал 5 гар хамаагүй муушиг 2 гарт суусан яг тий. Уучаад муушигдаад уйлах уу? За энэ үрээд 2025 оны 4 Тэгээд ганцаараа ийш тийш тарах юм уу гэж. За яаж гараа. Нэг ганц асуултанд дахиад нэг хариулчих юм уу? Дэвид юм хэлгэнэ. Дөрвөн биенийхээ хамгийн тов давуу талуудыг хэлж урам өгөөрэй. За надаас эхэлж байгаа лөө. Тэ надаас эхэлж байгаа лөө тэ. За гэл хэлээ явчих заяа. 2 минут байгаа шүү бид нарт. 1 минут 2 минут байгаа. За. Мига чи бол тэр чигээрээ бөөн ирч хүч. Окей. Анжи та бол экстраверт хүн. За. Гэл хэлээ. Хамаг экскаватор гэж хөө. За. Чи хүний хамгийн сайн найз. За Анжи гэсэн. Чимбаг болвол те манай чимба бол хизээч ингээд сэтгэл санаагаар ундгүй ямар ч хүний ганц үгээр хэлэлтэй. Ямар ч хүний АИВ-ийг олдог хүн. За. Тий. Мега бол те ямар ч үед хөөрхөн байж чаддаг хүн шүү. За гэрлээ ер нь байж байгаа нэ ингээд хүмүүсийг ингээд юу гэдгийг
цоглог болгоход зориулагдсан тийм хүн штэ. Тийм. За чи ба. За мэдлэг гэж минийгийн тал. Хөөхөн гэрлээ болохоор гэрэл хийгээд цэцруулдаг. Баярлаа. за. За. Малайч шинээр орж ирсэн юм байна. Мега. За гэрлээ ихч болохоро бүхнийг манлайлагч анжгаах бүхнийг зохицуулагч чимбаах болохоор хараад гэж байна. Ямар их үзий яа. Чимбаах бол маш тайван гоё хүн. За баярлалаа. Энэ хүрээд 2025 оны 4-р сарын 29-ний Мегмар гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 3-р студиэс гээд хилээс сурчиж радиогийн шинэ студиэс шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар төгс хэрэглээ, төгс ажиллагаа, тонд талга констракшн, за мөн дижитал зээлийн үйлчилгээг нүд эрмхийн зур Simple хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3